Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. За сайн бацгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас лав гараг бүрийн 13 цаг 30 минутаас хүргэдэг лайв маань энэ удаа улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судас мэс заслын тасгийн эрхлэгч Бат Ундрал оролцож зүрх судасны өвчний тусламж үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал гэсэн энэ сэдвээр бид хоёр өнөөдөр ингээд ярилцаж та бүхэнд мэдээлэл өгнө. Тэгээд энэхүү лайв маань манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албасны пэйж хуудаснаас шууд явж байгаа учраас та бүхэн энэхүү лайвыг үзэж сонирхсан асуултыг асуух юм бол манай хуудсанд лайк дараад мөн лайвын дор бас комент хэсгээр бас асуултаа асуугаад доор нь бас хариулт авах бүрэн боломжтой байгаа шүү. За танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр ерөнхийдөө бол зүрх судасны өвчний талаар та бүхэн даатгал энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бас энэ 3 дугаар тогтоол гарснаас хойш ер нь яг энэ төрлийн тусламж үйлчилгээ бол нэлээд санхүүжилтийн хувьд нэлээд бас бие даасан ийм юм болон бас ач холбогдлууд бол гарч байгаа үр дүн бас ихнээсээ гарч байгаа гэд энэ сэдвийн хүрээнд ярина. Тийм учраас хоёул эхний асуултаа бол би зүрх судасны өвчин яг юунаас үүддэг юм бэ? Манай иргэдийн дунд бас энэ зүрхний өвчлөл хэр түгээмэл байдаг вэ гэсэн асуултаас ярилцлага эхлэе. Ер нь бол ганцхан манай Монгол улсын иргэд төдийгүй дэлхийн нийтэд энэ зүрх судасны өвчин бол маш их санаа зовоож байгаа тулгымцсан асуудал болсон. За жилд бол зүрх судасны өвчнөр бол 17 сая орчим хүн нас ордог гэдэг юм тооцоо байдаг шүү дээ. За манай Монголд бол ямар тооцоо байдаг гэхээр бол 2020 оны байдлаар бол 100000 хүн тутмын 16 хүнд зүрх судасны өвчнөр улмаас нас ордог гэсэн тооцоо байдаг. За энэ үзүүлэлт маань гэхдээ бол 2003 онд анх манай эмнэлэгт зүрхний төв байгуулагдсан үед бол 24 байсан. Тэгэхээр бол энэ хугацаанд бол 8 үзүүлэлтээр бол 8 нэгжээр буурсан байна. За тэгэхээр бол зүрх судасны өвчний шалтгаан гэвэл их олон шалтгаантай. Зүрх судасны өвчин гэдэг чинь ерөнхийдөө бол маш олон бүлэг өвчин байгаа. За энэ бүлэг болгоных нь өвчний шалтгааны нэр бол их олон шалтгаан байгаа. Гадаад ба дотоод гэдэг. За ер нь бол түгээмэл өхлийн шалтгаан зүрх судасны өвчний шалтгаан бол судасны атвар, судас атварх зүрхний шигдээс болох өвчний шалтгаан байдаг. За энэ өвчний үүсэл шалтгааны талаар бол манай иргэдийн сүүлийн үед эрүүл мэндийн боловсрол нэмэгдсэн байгаа. За энэтэй холбоотой бол тодорхой хэмжээний бас мэдлэгтэй болсон гэж бодож байна. За тэгэхээр улсын 3 дугаар төвөмлөгийн хувьд бол энэ Монгол улсын хэмжээнд энэ 21360-аар сумд дас ирсэн иргэдэд энэ даатгалагчдад энэ зүрх судасны мэслийн энэ томоохон тусламж үйлчилгээг үзүүлдэг Монгол улсын бас энэ төрөлцсөн мэргэжлийн нарийн мэргэжлийн ганц төв эмнэлэг байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь 3 дугаар эмнэлгийн хувьд ер нь ямар мэслийг түлхүү голчлон хийж байна вэ? Тэгээд жилдээ яг энэ зүрхний зүрх судасны мэсэл хийдэг тэгээд технологийн хувьд ер нь хэр сайжирсан бэ? За би ингээд энэ ярианд бэлтгэд бас зарим нэгэн тоонуудыг бас авч судалсан л да. За ерөнхийдөө бол жилд 2020 оны байдлаар бол манай эмнэлгийн яг амлал дээр бол нийтдээ 162 мянган өвчтөн хандсан байдаг. За энэс 40,787 өвчтөн нь бол зүрх судасны өвчний улмаар манай эмнэлэгт бол хандсан байна. За энэс бол 10,000 орчим нь бол хэвтэж эмчилүүлсэн ийм тооцоо байна. За яг манай зүрхний мэслийн өвчний улмаар бол манай зүрхний мэслийн кабинетд бол 1514 өвчтөн бол хандаж, за 10,945 өвчтөн хандаж 1514 өвчтөн хэвтэж эмчилүүлсэн байна. За энэс бол 980 зүрх судасны мэсцэл хийх үйлчилгээ авсан ийм хүмүүс байна. За сүүлийн жилүүдэд бол манай эмнэлэгт манай тасагтууд шинжилэл
одоо шинэ технологи одоо нэвтрэх үйл ажиллагаанууд бол маш их явагдаж байгаа. За засгийн газрын одоо эрүүл мэндийн яамны одоо сүүлийн үед одоо энэ хүн ардын эрүүл мэндийг сайжруулах одоо хүрээнд бол нэлээх ажил хийгдсэн байгаа. За энэ дээр бол багж дунаг төхөөрөмжийг шинжлэх, за боловсон хүчнийг бол гадаадд биелдэх, за тэгээд энэ өвчтний одоо мэдсэлийн өмнөх одоо болон мэдсэлийн дараах одоо хяналтыг одоо сайжруулах, онцлогоог эрт үеийн онцлогоог сайжруулах одоо нэлээд их ажлууд бол хийгдсэн байгаа. Тэгэхээр өмнө нь яг энэ зүрх судасны өвчний одоо энэ төлбөр одоо энэ мөнгө ер нь яг ямар байсан бэ? Тэгээд өмнө нь бол нэг хамтын төлбөртэй байдаг байсан. За иргэн нэг одоо тэдэн хувийн одоо даатгалаас тэдэн хувийн гэдэг байсан бол одоо энэ нөгөө эрүүл мэндийн даатгалын шинжилгээр бол энэ тусламж үйлчилгээ 70-аас бараг 100% одоо ингээд даадаг болсон. Тэгэхээр энэ дээр бол бас үр дүн гарч байгаа бах тийм ээ. За ер нь бол зүрхний мэдслийн одоо яг 2015 он хүртэлх байдлыг ингээд аваад үзэхэд бол яг одоо цусны зохиомл эргэлттэй нээлттэй зүрхний мэдслийн одоо хэрэглэгддэг одоо багж хэрэгслүүдийг бол өвчтөн 100% одоо хуваараа одоо хөдөлтөж авч одоо хийлэгдэг ийм үе бол байсан. За 2015 оноос хойш бол энэ байдал бол өөрчлөгдсөн. За 3 сайдын тушаал гэж байдаг. 2015 онд бол эрүүл мэндийн яам, сангийн яамны сайд, за нийгмийн халамжийн одоо энэ яамны энэ 3 сайдын тушаалаар бол энэ зүрхний мэдслийн одоо энэ хэрэглэгддэг үндсэн багж хэрэгслүүдийн асуудлыг бол шийдэж өгсөн. За энэгээр бол одоо яг өргөн тохиолддог одоо зүрхний мэдслийн нэг хэдэн хамгийн их тохиолддог одоо яг энэ өвчтнүүдэд л зориулсан мэдслийн хамгийн их өргөн хэрэглэгддэг яг энэ мэдслийн одоо даатгалын одоо санхүүжилтийг бол асуудлыг бол шийдсэн байна. Яаж шийдсэн бэ гэхээр 75% нь бол улсаас даатгалаас 25% нь бол иргэн одоо өөрөө төлөх одоо ийм байдлаар бол явж ирсэн. За жишээ нь одоо мэдслийг ингээд аваад үзэхэд бол нэг мэдсэл бол нэг 10-аас 15 сая төгрөгийн одоо мэдслийг бол иргэн хүн 100% төлнө гэдэг бол хэцүү. Тодорхой хэмжээгээр бол одоо энийг бол бууруулсан. За гэсэн ч одоо бас 25%-ыг одоо бас төлөх одоо бас боломжгүй бас ийм хүмүүс бол байсан л да. За тэгээд одоо сая бол 0.3 дугаар тогтоол бол хэрэгжиж эхлээд энэ байдалд бол нэлээд их өөрчлөлт бол орж байгаа. За ерөнхийдөө бас нөгөө иргэд маань асуулт асууж байгаа шиг байна. Хоёлаа ганц нэг иргэдийн асуултанд хариулт өгье тийм ээ. Энэ Эрдэнэ чимээг дашторж гэсэн хүн дурангийн хагалгаанд ороход эрүүл мэндийн даатгал байдаггүй гэх юм аа. Өрцний эвэрхийн хагалгаа эн чинь бол зүрхийн юм уу та? Энэ өрцний эвэрхийн хагалгаа бол манай зүрхний мэдсэлд бол хамаарагдахгүй л дээ. Ерөнхий мэдслийн эмчнэрт бол хамаардаг. За тэгээд яг энэ дурангийнхаа явгаар л үн өртөг нь бол одоо шинэ одоо 3 дугаар тогтоолд тусагдсан яг явгаар л хийгдэх байна. За тэгэхээр ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын бас энэ үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол хэрэгжээд ер нь хагас жил болж байна. Тэгээд энэ одоо тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн яг мэдслийн одоо тусламж үйлчилгээг яг хэдэн хүн даатгалаар авсан бэ? Тэгээд эдгээр тусламж үйлчилгээнд ер нь зөвхөн ойролцоогоор хэд орчим төгрөгийн одоо санхүүжилтийг бас танаа имлгээс. За яг энэ жил бол одоо энэ ковидтэй холбоотой манай одоо яг төлөвлөгөө тагалгааны тоо бол цөөрсөн байгаа. Яг одоо бас бодит одоо байдалд одоо яг хэрэгцээ бол байгаа шүү дээ. Яг энэ төвшөнд одоо бас яг бүрэн бол хийж чадахгүй наа. Ерөнхийдөө бол он гараад бол яг энэ тогтоолын дагуу бас мэдслийн тоог бол нэлээд нэмэхээр бол төлөвлөсөн байгаа. За
он гараад бол бид нар бол нэг 150 гаруй зүрхний нээлттэй мэс цэцлэл хийсэн байгаа. За үүн дотор бол нэг 60-аад хүүхдийн мэс цэцлэл хийсэн байгаа. За энэ шин тогтоолоор бол одоо хүүхдийн зүрхний мэс цэцлийн одоо санхүүжилт төрөлхийн гажгийн санхүүжилт бол 100% төр даахаар болсон байна. Тийм учраас одоо манай тасагт, манай эмнэлэгт бол хүүхдийн төрөлхийн гажиг, за төрөлхийн гажигтай одоо насан турш хүмүүсийн эмчилгээ бол 100% одоо даатгалын санхүүжилтээр буюу иргэнд бол ямар ч одоо төлбөргүйгээр хийгдэж байгаа, хийгдэж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ түрүүн та нөгөө хүүхдийн төрөлхийн зүрхний одоо хагалгаан дээр бас 3 дугаар эмнэлэг дээр хийдэг гэлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо юу хагалгааг бол 3 дугаар эмнэлэг бас хийдэг гэдэг бас сайн хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Тэгээ ер нь бол хувийн эмнэлгүүд яг хүүхдийн одоо зүрхний мэслийг бол хувийн эмнэлгүүд голчлон хийдэг. За дээрэс нь мөн одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хүүхдийн нарийн мэргэжлэр яадаг тэр эмнэлгийг одоо хийдэг гэсэн юм ойлголт байгаад идэг л да. Тэгэхээр сая таны ярианаас бол яг хүүхдийн одоо яг энэ чиглэлийн мэслийг бол одоо бараг 100 гаруй хийчлээ гэж байна тийм ээ. За ерөнхийдөө бол сая энэ 3 дугаар эмнэлэгт одоо хүүхдийн зүрхний мэсэл одоо хийдэг юм уу гэдэг өөрөө асууж штэ тийм. Ерөнхийдөө бол манай тасгийн одоо түүх бол одоо 1957 оноос эхэлсэн байт. За академик шавдар сүрэн зүрхнээс одоо зүү авах одоо мэслийг одоо анх хийснээр манай Монголын одоо зүрхний мэслийн түүх эхэлдэг. 1958 онд бол зүрхний одоо артерийн битүүрийг цорог гэдэг төрөлхийн гажгийг одоо боосноор одоо яг л одоо энэ төрөлхийн гажгийг л одоо хийж эхэлсэн байна шүү дээ тийм. Ийм түүхтэй байдаг. За энэ манай одоо энэ зүрхний мэслийн албыг одоо өдий төвшөнд одоо ийм төвшөнд одоо хөрөхөд одоо гол одоо үүр гүйцэтгсэн одоо гол одоо бааtruуд маань бол бидний багш нар бол одоо шавдар сүрэн багш, ундан багш, за баасанжиг багш, цэгээнжиг багш, дооцрын гэдэг ийм одоо мэсцэлчдийн л нэрлэлчлээ л дээ. Энэ улсуудын одоо энэ гавьяа зүтгэлээр бол одоо зүрхний мэсцэл бол өдий хэмжээнд төрж байгаа. За жилд бол одоо зарим нэгэн тооцоогоор бол 100-аас 200-аад одоо зүрхний төрөлхийн мэсцэл бол хийж ирсэн. За энэ төрөлхийн мэсцэл бол одоо хүртэл одоо ганц ч жил зогсоогүй хийгдэж ирсэн. За ер нь бол зүрхний мэсцэл бол олон төрөл дотор. За манай Монголд бол үнэхээр одоо тулгамдсан асуудал бол бага. Энэ нь бол зүрхний одоо дан гажгийн мэсцлийг бол энэ улсууд бол хийгээд төрийн сойрхолд одоо авцсан. Одоо 1981 онд одоо энэ зүрхний мэслийг үүсгээд энэ гажгуудыг одоо тий одоо гажгуудын эмчилгээний асуудлыг шийдэж төрийн сойрхолд авсан одоо энэ улсууд байна. За тэгээд ийм улсуудын одоо аж гавьяар бол одоо манай Монголд бол энэ дан гажгийн одоо бас зүрхний одоо цоорхоонууд байна те ахлагын нарийсэлт одоо энэ мэсцлийн асуудал бол шийдэгдсэн байна. За одоо бол тулгамдсан асуудал бол одоо нэн хүнд хавсарсан зүрхний одоо хавсарсан төрөлхийн гажгууд. За ниран одоо зүрхний мэсцэлт ниран дөнгөж одоо төрөөд одоо юм хавсарсан хүнд гажигтай хүүхдийн одоо яаралтай мэсцлийн асуудал одоо үнэхээр тулгамдсан байгаа. За энэ чиглэл дээр одоо манай шин залуу үе одоо бидний үе одоо цаашд одоо энэ дээр төлхөө ажиллах шаардлагатай байна гэдэг одоо энэ цаг үеийн одоо шаардлага байгаа даа. Тэгээ энэ дээр бол одоо энэ жил бол бид нар бол ажиллаад эхэлсэн байгаа. Зарим нэгэн одоо энэ хавсарсан хүнд гажигуудын мэсцлийг бол анх удаа Монголд одоо анх удаа эсвэл зарим нэгэн одоо өмнө хийгдэж байгаагүй хөлбөрүүдийг бол амжилттай манай өмнө энэ бэлтгэгдсэн залуу үе шин одоо залуу үе гэж байгаа юм л да. Одоо яг зүрхний төрөлхийн гажгийн одоо баг нь одоо ингэ ажиллаад эхэлсэн. Эдгээр бол их үр дүнтэй ажиллаад эхэлсэн байна. За тэгэхээр ингээд улсын 3 дугаар төвөмлөг маань бас яг энэ зүрх судасны одоо энэ өвчний тусламж үйлчлэгийг нэлээд бас шин шатанд бас гаргаж байна.
За тэгээ дээрэс нь тоног төхөөрөмж сайжрлаа. Хүний нөөц одоо ингээд бас дараагийн бас энэ залуу одоо эмчнэр юм чадварлаг одоо эмчнэр гарч ирж одоо бас энэ одоо салбарт орж байна. За дээрэс нь одоо даатгал маань бас яг бодлогоороо тий энэ төсөлмж үйлчлэгээнд одоо тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд ингээд бас ер нь бол тал талаасаа бас ингээд маш их дэмжиж байна. Ер нь гадагшаа явах урсгал ер нь яг энэ юм дээр хэр байд юм бэ? Ер нь бол ингэж их дэмжлэг юмнууд байж байгаа юм чинь гадагшаа явах урсгал бол ер нь бол уурч байгаа ах гэж харж байна л да. За энэ дээр бол ерөнхийдөө бол 3 сайтын тушаал гэж байсан шүү дээ. Төрөөс өндөр өртөгтийн одоо санхүүжилт. Энэ дээр бол тодорхой хэмжээний бол ахиж гарсан. Энэ хэрэгцлэр бол одоо зүрхний нээлттэй мэдслийн тоо бол эрс нэмэгдсэн. За өмнө нь бол одоо яг тэр 100% одоо ард иргэд бол тэрийг одоо төлөхөд бол их хэцүү шүү дээ. За ингэснээр бол бас тодорхой хэмжээний ахиж гарсан. Үүнтэй холбоотой бол бидний одоо мэдслийн одоо яг энэ төрлийн мэдслүүдийг хийх тоон олшроод ирэхлээр энэ чанар бол бас сайжирч эхэлсэн. Чанар одоо юу гэдэг одоо чанарыг бол одоо мэдсэл хийсэн тоогоор бол бас үнэлэхгүй шүү дээ. Яг одоо зүрхний мэдсэл бол хамгийн өндөр эрсдэлтэй хүнд мэдсэл. За тодорхой хэмжээний бас одоо мэдслийн дараах одоо нас баралт бол байна. За жилээс жилд бол одоо энэ үзүүлэлтүүд бол боорж байгаа. За энэ санхүүжилт одоо сайжирснаар бол бид нар бол зүрхний мэдсэлд өмнөх одоо тэр 3 сайтын тушаал дээр бол одоо яг зүрхний мэдсэл хэрэглэгддэг үндсэн багажнууд орж ирсэн бас зарим нэгэн туслах багжийг бол бид нар бол аг ирээр нь одоо өөр газараас одоо ахуулах юм асуудал өдр бол байсан. За энэ асуудал одоо энэ 3 дугаар тогтоолол дээр бол бид нар бол одоо бас апдейт хийгээл яваад байгаа шүү. Бид нар бол саналаа өгөөд явж байгаа. Энэ дээр бол аль болохоор одоо өвчтний ар гэрт одоо санхүүгийн дарамтгүй болгох. Энэ бол их олон асуудлыг шийдэж байгаа. Нэг талаар одоо өвчтний ар гэрт одоо санхүүгийн дарамт баг болно, тийм үү? Бараг дарамтгүй болно. За хоёрдугаар эмч хүн одоо өвчтөнтэй одоо үндсэн ажилдаа одоо илүү төвлөрнө. Яаж одоо мэдсэлээ хийх вэ яг хөө энэ тал дээр одоо илүү төвлөрж одоо гаднаас одоо нэмэлт багж энэ төр ахуулахгүй байх тэрийг бол ерөөсөө яахгүй шүү дээ. За тэгээд цаашд бол одоо энэ зүрхний мэдслийн санхүүжилт маань ингээд бүрэн хэмжээгээр ингээд ороод ирэх юм бол мэдслийн тоо нэмэгдэнэ. За тэгээд аль болохоор одоо энэ нийгмийн шаардлагын дагуу одоо энэ гарч байгаа энэ бүтцэн шүү дээ. Энэ зүрхний одоо энэ тодорхой мэдсэлийг шаардлагатай энэ өвчтүүдийг одоо бид нэр хийх тал дээр бол хийж одоо нэвтрүүлэх үр дүнгийн илүү сайжруулах одоо тал дээр л одоо анхаарлаа төвлөрж байна. За сүүлийн 2020 онд гэхэд бол яг урд өмнө зарим одоо нэг салбарууд дээр бол ахиж гарсан байгаа. За насан туршидтын одоо мэдсэлийн хувьд аваад үзэхэд бол яг мэдсэлтэй холбоотой хүндрэлээр бол энэ өнгөрсөн онд бол нас бараагүй. За яг бусад одоо янз бүрийн хүндрэл одоо ковид энтертэй холбоотой ковидтэй холбоотой бас ингээд хүмүүс бол нас орж исэн тохиолдол байгаа. Яг мэдсэлтэй холбоотой бол нас баралт бол 0 болсон. 0 болоод бидний яг одоо энэ дээр бол ажлыг одоо сайжруулах одоо үр дүн бол гараад ирсэн байна. За нэлээд хүнд мэдслүүд бол одоо хийгдэж эхэлсэн. Энд бол урд нь бол зүрхний агш чадвар бол 25 одоо хүртэл буурсан өвчтнүүдийг бол бид нар өөрсдөө хийдэг байсан. Эсвэл гадны мэрэгчлэнүүдтэй хамт хийдэг, эсвэл гадагшны явуулдаг юм байсан бол бид нар одоо өөрсдөө хийж байна. Энэ жил бол ийм баг 10 гаруй одоо ийм өвчтөнд хийгээд бол нэлээд сайн үр дүн өгөөд амжилттай хийсэн байна. За зүрхний одоо эндокардит гэж их хүнд өвчин байдаг. Мэдслийн дараах одоо өхөл бас их өндөртэй ийм мэдслийг бол одоо энэ жил 6 хийгээд нэг хүнд одоо бас 2 эндокардиттэй одоо өвчтөнд бол одоо амжилттай хийгээд байна. За зүрхний гол судасны угийн одоо зүлхэн одоо хавхлагын дутагдал гээл одоо их хүнд өвчтнүүд энийг бол одоо бид нэр Люксембургийн эсвэл гадаадын багтаа одоо хамтарч хийдэг эсвэл энийг бол одоо өөрсдөө бие дааж хийгээд одоо нутагшуулаад эхэлчлээ. Ингээд цаашд одоо ингээд бид нар бол хийх юм их байна.
Ер нь бол одоо энэ мэдслэлийн үйлчилгээний одоо тоог болон чанарыг одоо нэмэгдүүлэх тал дээр бол манай эмнэлгийн захиргаа за баг хамт олон бол ерөнхийдөө бол онцгой анхааран ажиллаж байгаа. За тэгэхээр за ингээд ер нь 3 дугаар эмнэлэг ингээд зүрхний одоо энэ судасны өвчний төсөлмж үйлчилгээг ингээд иргэдэд даатгуулагчдад хүргэж байна. Тэгээд энэ төсөлмж үйлчилгээний бас энэ санхүүжилт бол бас энэ жил тодорхой хуваар аягүй сайн одоо нэмэгдсэн байгаа. Одоо төрөлхийн газрыг гэхэд хүүхдүүдэд бол 100% ингээд эрүүл мэндийн даатгалаас дааж байна. За одоо том хүмүүсийн хувьд бол ингээд 70-аас 100% бас даатгалаас дааж байна. Хэр чинь нөгөө өмнө нь нөгөө хамтын төлбөртэй байсан юм байхгүй болоод баг ихэнх мөнгө даатгалаас гарахаар бол нөгөө эрүүл мэндээс үүдэлтэй нөгөө эдийн засгийн эрсдэлд орохгүй одоо болж байгаа гэсэн ийм одоо твшил гарч байгаа маа. Тэгээд ер нь яг энэ өвчин одоо гол нь бас урчин сэргээлтээр ер нь бас ямар ажлууд хийгдэж байна. Тэгээд ер нь бол жоохон энэ өвчин бас залуужих хандлагатай бас юм уу гэж хараад байгаа. Тэгээд иргэд бас эрүүл мэндийн даатгалаас ч гэсэн яг энэ урчин сэргээлтээр бол бас энэ бодлогоороо дэмждэг байгаа. Одоо урчин сэргээлтээр бол одоо насны багцад зориулсан урчин сэргээлэх эрт илрүүлгийн юуг бол бас эрүүл мэндийн даатгалаас ингээд даадаг гэдэг байгаа л та. За би түрүүнд бас нөгөө 70-аас 100% хөнгөлсөн гэдээ ярьсан шүү дээ. За ер нь бол энэ жил одоо хавхлаг болон одоо тэтэм судасны мэдслэл хэлсэн өвчтнүүдийн одоо яг мөнгө төлж байгаа байдлыг ингээд харахад бол за группт байгаа. За тэгээд тэтгэврт гарсан энэ өвчтнүүд бол бас насан туршидтын одоо зүрхний мэдслэл бол 100% одоо төрөөс таагдаж хийгдсэн байна. За тодорхой хэмжээний өвчтүүд бол ер нь бол энэ юунд ангилт багтааг хүмүүс бол бас тодорхой хэмжээний төлөх нь бол хэвээрэл их бага хэмжээтэй болсон юм байл. За ерөнхийдөө та хоёрын яз ярилцлагын маань цаг үгээр бас өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад бас энэ их завгүй үед бас цаг зав гарсан танд баярлалаа. Тэгээд эрхэм үзэгчдээ та бүхэн бас зүрхний өвчний бас энэ хагалгаанд орохоор бол эрүүл мэндийн даатгалын бас энэ шимтгэлээ бас тогтмол төлсөн байх гол одоо шаардлага тавьж байгаа. Тэгээд ер нь хүүхдүүдийн хувьд бол яг энэ төрөөс даадаг байгаа учраас одоо 100% одоо энэ төрөлхийн одоо энэ гажиг одоо төсөлмж үйлчилгээг 100% одоо төрөөс дааж одоо үзүүлдэг байгаамаа. Тэгээд өнөөдөр улсын 3 дугаар төвөмлөгийн одоо зүрх судас мэдслийн тасгийн эрхлэгч Батундрал одоо эмч маань оролцоод зүрх судасны өвчний төсөлмж үйлчилгээ ба за эрүүл мэндийн одоо даатгал гэсэн одоо энэ сэдвээр та бүхэнд мэдээлэл өглөө. Тэгээд анхаарлаа хандуулсанд баярлалаа. За манай лайв маань ерөөдөө хадгалагддаг байгаа. Та бүхэн ажиллаа дуусгаад за нөхөд үзэх боломжтой байгаа шүү. Баярлалаа. За ерөнхийдөө бол зүрхний өвчнийг одоо эрт үед нь одоо онцлуулах л одоо их чухал байгаа. Тийм учраас одоо нууц үед нь эсвэл одоо өвчин үүсэж одоо эхэлж байгаа тэр үед нь одоо онцлсноор бол өвчин хөндрөх одоо өвчин одоо даймжрахаас бол урьдчилан сэргийлж байгаа. Ийм нэг зам байна. Ер нь бол одоо өвчин хөндөрсөн үед бол онцлох бол амархан, эмчлэхэд бол хэцүү. Маш их илүү зардал гарна. Өвчин одоо нууц эрт үед илрүүлэх нь одоо төвхтэй боловч эмчлэх нь амар зардал багтаа. Тийм учраас одоо энэ зүрх судасны одоо өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх бол илүү бол нийгмийн эрүүл мэнд талдаа шүү дээ. Энэ талын одоо зөвлөгөө өгдөг одоо энэ судалгаа ажил хийдэг хүмүүс бол байж байгаа. Бид нар бол одоо яг зүрх судасны мэдслийн эмч учраас яг урдх одоо биднэрт одоо оногдсон ажил байна. Энийг л одоо чанартай их одоо гол үүрэг гэж боддог. Ер нь бол одоо хүн хөгшөрч биш одоо хөшиж өгдөг гэж одоо нэг тийм яриа байдаг шүү дээ. Ер нь бол зүрх судасны одоо амин гол одоо сайн ажиллах одоо юу үндс нь юу юм бэ гэвэл хөдөлгөөн. Тийм учраас одоо сүүлийн үед манай залуучууд бол одоо өвчин залуучууд байна гэж байгаа шүү дээ. Би энэтэй бас их олон шалтгаантай багт. Манай залуучууд бас сүүлийн үед бол спортоор хичээлдэг болсон, биедээ их анхаардаг болсон, идж байгаа хоол энтертэй анхаар их тавьдаг болсон, их боловсралтай болж байгаа эрүүл мэндэнд. Тийм учраас одоо энэ байдлыг одоо урлан их өргөн болгож залуучуудыг хүүхдүүдийг одоо эрүүл мэндийн боловсрал нь одоо их анхаарж
хооллолт нь анхаарч за тэгээд хөдөлгөөнийг бол хийж явах хэрэгтэй болов уу гэж би боддгийн хувьдаа зөвхөн хүний хувьд. За ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас одоо 3 дахь өдөр болгоны 13 цаг 30 минутаас бас энэ даатгалын сангаас зарлалын төлбөрийг дааж байгаа тусламж үйлчилгээний талаар бид бас энэ гэрээт эрүүл мэндийн байгууллагуудынхаа одоо эмч мэрэгчлэтнүүдийг оролцуулсан юм лайв мэдээллийг та бүхэнд хүргэдэг байгаа. За өнөөдрийн маань лайваар бол улсын 3 дугаар төвөмлөгийн цөрөг судасны мэслийн засгийн эрхлэгч за тэргүүлэх цэргийн эмч клиникийн профессор Батундрал эмч маань оролцоо цөрөг судасны өвчтний тусламж үйлчилгээ за энэ төрлийн одоо тусламж үйлчилгээ эрүүл мэндийн даатгалын сангаас бас ямар одоо төлбөр дааж байгаа талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.